Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 10 дугаар хурлаар нийслэлийн төсвийг 438 тэрбум төгрөгөөр тодотгож 5.3 их 80 төгрөг болгон баталлаа. За мөн урсгал зардлын дээд хэмжээ 1.4 их 80 төгрөгийг 21.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардлын дээд хэмжээг 4.6 их 80 төгрөг болгон болгох саналыг төлөөлөгчдийн 73.7% дэмжлээ. Энэ жил COP17 олон улсын баг хурал болох мөн Улаанбаатар трамвайн 2 дугаар шугамтай холбоотой нийслэлийн төсвийг инхүү нэмэгдүүлсэн байна. COP17 олон улсын хурлыг зохион байгуулах хүрээнд 12 байрыг түрээсэлж тогтчуулахаар төлөвлөсөн үйлчилгээний зардал 70.1 тэрбум төгрөгийг тусгасан байна. Харин Улаанбаатар трамвайн 2 дугаар шугамын төслийг 350 тэрбумаар санхүүжүүлэхээр болсон. Мөн улсын болон нийслэлийн холбогдох газруудаас хариуцсан хийж байсан автозам, зогсоол, явган замын ажлууд 70% гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн сэлбийн борлуулалтыг эх 5 дугаар сарын 1-ээс эхлүүлж 438 тэрбумыг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. Хэдийгээр энэ удаагийн төсвийн тодтгол дээр нэмэгдэж байгаа зардал нь их үүсвэрийн хувьд нийслэлийн өөрийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд олж буй орлогоо санхүүжих их үүсвэртэй байгаа нь татвар төлөгчдөд дарамт үл учруулсан зардал гэдэг нь сайшаалтай. Гэвч хотын гүйцэтгэх засаглалын тэр дундаа санхүүгийн тооцоол төсвийн төсөл боловсруулсан албан тушаалтнууд нэн хариуцлагагүй байгааг анхааруулж цаашлаад дахин ийм төсвийн орлого зарлагаа бүрэн тооцоолоогүй алдаатай төсвийн төсөл өргөн баригдаж хэлцэх нөхцөл үүсэхгүй байх дээр хатуу анхаарах ёстойг сануулъя. За нийслэлийн 2026 оны төсвийн тодтголын зарчим нийслэлийн төрийн сангаас оруулж ирж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй боловсруулж оруулж ирж байна. 2-р нутгийн удирдах байгууллагын эрхэнд халдж байна. Баянзүрх дүүрэг дээр чинь бас нэг 43 төлөөлөгч байдсан шүү дээ, 2 намын нийлсэн. Тэгээ энэ төлөөлөгч нарыг ажил хийлгэх ямар ч боломж болцоогүйгээр татаасыг нэмэгдүүлж оруулж ирж байна. 25 онд бол Баянзүрх дүүргийн суур орлогыг бол суур зарлагыг бол 25 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Тэгэхээр энэ жил бол бусад дүүргэдээс суур орлого нь нэмэгдсэн юм шиг, өндөр юм шиг нэмэгдсэн юм шиг харагдаад байгаа. Гэхдээ Баянзүрх болоод одоо Чингэлтэй дүүргүүдийн бол яг төвлөрүүлэх шилжүүлгүүд бол яг адилхан. Ер нь бол ойролцоо явж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хурлаар дараах төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр дэмжив. 1. Морингийн даваанд барих цэвэрлэх байгууламжийн гаргалгааны шугамын ажилд 6.7 тэрбум. 2. Баруун өмнөд үйлдвэрийн ус хангамжийн холбоосын 1.1 км шугамын барилга угсралтын ажилд 1.4 тэрбум. 3. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дээвэр фасадны их засварт 1.7 тэрбум. 4. Хотын гол болон туслах замын тэмдэглэгээ хийх ажилд 8 тэрбум. 5. Хүүхдийн ордны спорт зохицолборын барилгын ажилд 23.5 тэрбумаас 2026 онд 6.3 тэрбум. 6. Улаанбаатар хотын музейн барилгыг сэргээн засварлах ажлын зураг төсөвт 450 сая. 7. Нийслэлийн 63 дугаар сургуульд шаардлагатай тоног төхөөрөмжөнд 999 сая. 8. Хаул дүүргийн 8 дугаар хороонд 19 тэрбум төгрөгөөр сургууль барихаар төлөвлөснөөс 2026 онд 3 тэрбум. 9. Агросити дагуулхот байгуулах төслийн хүрээнд нийслэлээс 4.8 тэрбумыг хариуцах бөгөөд цахилгаан хангамжийн ажлыг 2.5 тэрбумаар нэмэгдүүлэх. 10. Уулын зам дагуух явган болон дугуйн замын төсөвт өртөг 3.9 тэрбум гэснийг 6.1 тэрбум гэж нэмэгдүүлэх саналыг тус дэмжлээ.